одоо авах нь бас тийм ч одоо цочмоор зүйл бол биш байх. Гагцхүү би яг чин үнэ гэхэд хүний нөөц дээр бас жоохон санаа зовж байна. Миний хувьд бол намын даргад бол ямыг авдаг юм авч болж байна. Сайдаар нь ажиллаж болно. Та ажил гэсэн. Хамгийн гол нь энэ нөгөөнийг одоо төрийн албаны мэрэг зарчим гэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ингээд нөгөө сайд солигдох болгонд тий одоо ингээд энэ одоо яам чинь ингээд бүтэц бүрэлдэхүүн, ажлын бүрэлдэхүүн ингээд солигдоод мэдлэг уур чадвар туршлах одоо бас энэ чинь нэг тодорхой жилийн хугацаандас хүн бас нэлээд өөр болж шүү дээ. Одоо миний хувьд би өөрөөр жишээд одоо жилийн босгон дээр одоо гишүүнийхээ ажлыг бас овоо гадарлаад тий ойлгоод юуг сурч судлах хэвээр яах хэвээр гэдгээс гадарлаад эхэлж байна. Тэгэхээр бусад одоо энэ салбар сайд одоо яамууд дээр чинь бас л яг иймэрхүү ажлуудаас шинээр авсан хүмүүс нь дүнгийн ажлаа ойлгоо байж тал одоо ингээд буучуулаас хэцүү дээ. Тэгэхээр зэрэг энэ нөгөө нэг төрийн албаны заламж халаа гэдэг зүйлч бас айгүй чухал байна. За тэгээд дээрэс нь хамгийн гол нь одоо жишээлбэл тодорхой хэмжээгээр одоо яамдаа өөрсдийнхээ намын одоо улс төрийн хүмүүсээс бас авах байх л та. Гэхдээ тэрийг хамгийн гол нь гагцхүү яг тэр мэдлэг уур чадвар, туршлага тэ шаардлага хангаж байгаа тийм одоо хүмүүсээс авах нь зөв шүү гэдэг талаар бол санал бол төвшүүлсэн байгаа. Таны одоо илэрхийлж байгаа сошиал дээр ч гэсэн тийм илэрхийлсэн байр сууриас харахад танаа намын дотоод ер нь ардчлалын хувьд бас эвнийг л хангахдаггүй байна уу да гэдэг ийм шүүмжлүүд бас маш их гарч байна. Хоорондоо гишүүд нь хүнжлөлтөө хүлээж илсэж чинь гэдэг юм асуудлууд яригдчих шүү дээ. Тэгэхээр яг юу ийм байдалд ер нь хүргээд байна гэ ер нь яг асуудал яг юундаа байгаа нам гэдэг чинь ийм л юм байна л да. Яг одоо жишээлбэл миний гаргаж тавьсан одоо чат бол зүгээр л намын одоо хан дууд чадныхны л одоо юм. Гэхдээ би бол бас тодорхой хэмжээгээр одоо өөрийнхөө хүч хөдөлмөр те одоо нөлөөллийг бас одоо манай намынхан сайн мэдэрдэггүй маа гэхэд би бас өөрийгөө тэрийг байнга цолж явах дуртай. Ер нь хүн өөрийнхөө бас хийсэн бүтээсэн те өөрөөр ройлыг бас ярьж явахгүй бол зарим талд одоо бас үгүйсгдэг хүмүүс бас байна шүү дээ. Тэгэхээр нэгдүгээр манай намын одоо улс төрийн сонгуулийн өмнө жил те нэг жилийн өмнө болоход хизээч сурганы харагдаагүй хүмүүс орж ирэл одоо л нэгтэй нам засгийн одоо төр засгийн сургаар те гээд бид нартэй бол ингээд авах шаардлагагүй. Нэгдүгээрт хоёрдугаарт би бол шууд шудрах хэлж байгаа. Ер нь зарчмын хувьд бол энэ манай намын улс их хурлын гишүүд дунд бол бас те үнэхээр одоо сонгуульд бас хүмүүс чинь ямар одоо их үүрэг ролтой санхүү мөнгө те хүч хөдөлмөр ур ухаан өчнөө тархиа гашлаж ижил одоо зарим нь болж байгаа шүү дээ. Гэтэл бол яг үний ихэд зүгээр сайхан сууж аваад гараад ирсэн гишүүд бас байгаа шүү дээ. Энийг шударгаар айж юмэхгүй хаанч хэлнэ. Тэгэхээр зэрэг энэ юуныхаа хувьд бол бид нар бас нэг тодорхой хэмжээний эренб дараатай байх хэрэгтэй байна гэж бодсон. Газартаа орсон танаа намын даргавч та бол бас бүрэн дүүрэн дэмжиж хүлээн зөвшөөрч байгаа. Би бол одоо мууцсан намын дарга хүн тэгээд бас энэ чинь эренбээр авал те тэгээд энэ одоо нам мамаг энэ намд сургаггүй байхад бас намыг аваад бас тодорхой хэмжээгээр бойжуулаад бүтцийг нь хадгалаад явчихсан хүний хувьд бол тэрэн дээр бол ягаа тэр нөө миний одоо гаргаж байгаа одоо намын тухай санаа бүхэн намын даргатай холбоотой биш те гэхдээ нам гэдэг чинь өөрөө бас хэдийгээр нэг үзэл баримталтай боловч маш олон үзэл санаатай хүмүүс бас үзэл бодолтой хүмүүс байгаа. Мэдээж зөрчилтөн. Гэхдээ яг миний хувьд нөгөө газар дээр нь юмыг хийлж одоо батга юмын шахтгаараа жоохон сул бас давуу талтай хүн шүү дээ. Тэрийн намын одоо иргэдэд төгссөн хамгийн гол амлалт бол энэ мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо энэ засгийн газарт орлоо гэхэд эрдэнэ зэрэг ногоон нам өөрсдийнхөө мөрийн хөтөлбөр зорилтуудыг хэрхэн тусгаж шингээх ёстой гэж та үзэж байна вэ? Одоо бол ялангуяа манайх байгаль орчны чиглэлд бол маш олон одоо зорилт санаануудыг мөрийн хөтөлбөртөө төвшүүлсэн. Ерөөсөө л одоо хамгийн гол үзэл санаа бол ногоон үзэл баримтлал гэж тэгж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо энийг яг бодитоор хэрэгжүүлэх хамгийн том боломж гэхдээ одоо маш яралтай л хурдан ажилдаа орж нэлээд одоо санаачлагтай ажиллах хэрэгтэй. Дээрээс нь удахгүй нөгөө квот болох гэж байна. Маш том одоо байгаль орчны том форум болох гэж байна. Олон улсын форум тэр мэрийг зохион байгуулахаас ахуулаад бас нэлээд одоо ардаа бас асар том үүрэг хариуцлагатай нэр төр дагуулах ийм ажлууд бас хүлээж ийн л гэж харж байна. Одоо тэгэл агарын бохирдлоос ахуулаад том гал анхаарчны яам дээр ер нь мэдээч одоо та улсын хурл байгаа энэ үед бас манлайлаад яамн дээр ер нь ямар бодлого хэрэгжүүлж нийгмийг чиглүүлэх ёстой юм гэдэг дээр самтраад явах байх л та тийм намынхан. Мэдээж бодлогын хувьд бол бас юу яагаад явах л байгаа л та. Гэхдээ одоо би бол яамд орж ажиллана гэж бол байхгүй шүү дээ. Зөв бодлогын хувьд одоо намын мөрийн хөтөлбөртэй холбоотой тийм зүйлүүдээ энэ ажлуудыг ингэж тусгаад ингэж холбоод явах ажлуудыг л бид нар одоо зөвлөх, санал болгох төвшний хувьд явах тал гэж бодож байна да. Би бас сайн мэдэхгүй л юм тий. Яамд одоо орж ажиллах гэсэн
мэдээж одоо намын юунууд байгалах л да гişүүд те намын таны хэлдгээр одоо энэ нэг бодлого юм алдагдуулчих уу гэдэг мэрэгжлийн бус байхгүй гэдэг дээр бас би бол тэрэн дээр шууд одоо хүний өөрийнхөө бүгдд нь одоо хамгийн гол нь зарчмаа баримтлах энэ одоо салбарт мэдлэг, ур чадвар, туршлагатай хүмүүсийг нь авах гэсэн тийм одоо шаардлагыг бол төвшүүлсээр байна. Өмнөх одоо гашуун туршлага байна шүү дээ. Жишээлбэл Монгол Ардын намын баг хурлаар ардчилсан намыг тийм ээ гэрээний үүргээ зөрчсөн учраас энэ засгийн газраас гаргая гэдэг. За одоо ингээ бусад улс парламент судалтай намуудтайгаа хамтрая гэдгийг нэлээд зөвшөөрч байна. За ахаад энэ үйл явц давтагдах вэ гэдэг юм болгоомжтой айц байгаа. Нэг зүйл дээр жоохон гайхлаа. Тэр одоо жишээлбэл нөө зөвшөлдсөн гэсэн шүү дээ. Тэгээд зөвшөлдсөд нэг тийм яг ямар зөвшөлдлийн одоо шийдвэрт хүрсэн тэр шийдвэр биднэрт мэдэгдэхгүйгээр шууд ингээд яг хурал дээр ингээ орж ирж байна. Тэрэн дээр бол бас магадгүй дараа нь одоо гэрээний үүргээ зөрчсөн гэд жишээлбэл одоо юу гэдгийг одоо энэ гэрээний үүрэг гэдэгт нь бол одоо бид нар ямар нэгэн гэрээ бол хийгээгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг энд бол одоо жишээлбэл улс төрийн энэ одоо засаг хамтарч байгаа улс төрийн намуудын одоо улсын хурлын гишүүдийг те ямар нэгэн байдлаар үзэл бодлоо нээлттэй чөлөөтэй шударгаар илэрхийлэх те энэ асуудлыг бол одоо боомлсон хязгаарласан юм бол одоо байхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар бол одоо хэдийгээр засаг хамтарч байгаа ч гэсэн өөрсдийнхөө одоо гишүүнийхээ бүрэн эрхийн хувьд өөрсдийнхөө санаа зовж байгаа салбар асуудал бүх юмнуудаа бол альж одоо яамнаас сайднараас асуулга тодорхойлолт аваад явах хэрэгтэй гэж бодож байна. Гэрээ зөрчлөг гэдэг одоо хөөцдөг ийм үйл явдал харагдлаа шүү дээ тий. Тэгэхээр яасан гэхээр гişүүд нь одоо эсрэг байр суурь илэрхийлээд байна ч юм уу. Та бол одоо бас шүүмжлэлтэй хандаад явдаг хүний нэг шүү дээ. Одоо өөр асуудал байгаа хаа. Би бол одоо улсын хурлын гишүүн бол одоо ямар ч асуудлын талаар бүрэн үзэл бодлоо илэрхийлж дуу хоолой болж тэр утгаараа иргэд олон нийтэд төлөөлөх, иргэдийн одоо асуумаар байгаа асуулт гэдэг асуулт тодруулга авах за дуу хоолой болгохын ажил хамгийн нэгдүгээр үүрэг шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр ажлаа бид нэр хийж чадахгүй бол одоо шалгагдахгүй шүү дээ. Тэгэхээр шүүмжлэлээ гэдэг намын дарагтайгаа нэг тийм юу гайгүй ах гэж бодож байна. Миний хувьд бол одоо ямар ч тохиолдолд хэрэг одоо надад энэ зөв бус буруу одоо тий зөрчилтэй санагдж байгаа юу л вэ тэрийг бол хаан ч хинээс ч айж имэлгүй асууж тодруулаад дуу хоолой болоод явах. Ийм бол одоо гişүүдэд нэр дэвшээд одоо батлагдаж байгаа юу одоо ингээд өсөж байгаа хүмүүсийн шалгуурын үед ер нь хэр одоо шударгаар энэ хүмүүсийг одоо дэвшүүлж гарч ирсэн юм шаны үү. Одоо зүгээр энэ 8 одоо сайдад өдөрч штэ тий. Уу яг энэ ч нөгөө сайдын заяа гэж тустай байдаг юм шиг шүү дээ. Би юугаа мэдхүүтэй тий. Сайдын суудлт төрсэн хүмүүс гэж тустай байдаг юм шиг байна тий. Одоохондоо бол би тэр талаар мэдэх юм алга байна да. Баярлалаа.